За санацсан уу guys, ингээд энэ өдрийн мэндийг та бүдтэй хүргэе. Тэгээд хэдүүлээ ревюгээ хийхээс өмнө маш гоё сэдвийн тухай нэг ярилцаад үзье. Тэр сэдв нь юу вэ гэхээр үнэхээр бид нар трейдер хүмүүс VR ертөнцид, виртуал ертөнцид тийм ээ, үнэхээр арилжаа хийж, үнэхээр энэ ертөнцид амьдрах боломжтой юм уу үгүй юм уу гэдэг асуултын хариултыг авцгаая. Тэгэхээр та эдийн дэлгэцийн өмнө VR дэлгэцүүд харагдаж байна. Тэгээд энэ VR дэлгэцүүдийг бид нар Conquest 3, MetaQuest 3-ын шилийн тусламжтайгаар харж болж байна. Хит хэдэн VR дэлгэцийг бол бид нэр гаргаж ирж болж байна. Тэгээд Immersive гэдэг энэ платформыг та бүдний анхааралд хүргэж байна. Тэгэхээр хэдүүлээ харцгаая те. Immersive гэж юу вэ? Ямар шил ашиглаж бид нар энэ Immersive гэдэг платформоор дамжуулж хит хэдэн дэлгэц гаргаж ирэх боломжтой байна. За тэгэхээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд хэдүүлээ immersive.com гэдэг энэ тухайн платформын official site руу ороод хараад үзье. Тэгээд хамгийн түрүүнд бидний нүдэнд юу харж байгаа гэхээр VR ертөнц рүү мэдээж орохын тулд VR шил хэрэгтэй. Тэгэхээр VR шил маань тухайн энэ платформд ажиллаж гинүү гэдэг зүйлийг харах юм бол ерөөдөө Apple Vision Pro гэдэг шил ажиллаж гин гэдэг зүйлийг бид харж байна. Гэхдээ энэ Apple Vision Pro-ны $3,000 үнэтэй байгаа. Энэ бол энд үнэтэй зүйлтэй. Тэгэхээр хэдүүлээ бол мэдж байгаа Mac-ийн бүх төрлийн продуктууд нь нэлээд үнэтэй гэдэг зүйлийг бол бид нар мэдж байгаа. Тийм учраас яг нь боломж байвал боломж байхгүй бол мэдээж Visor гэдэг энэ шил байгаа. Visor гэдэг шил маань immersive платформын өөрийнх нь шил байгаа. Тухайн энэ шилийнх нь хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр энэ шил маань өөрөө маш юм хөнгөн тий ажил хийхэд айгүй хөнгөн одоо толгой хүзүүтэй янз янзын одоо өвдөлт орж ирэхгүй ядрахгүй төрлийн зүйлүүдэд бол одоо хамгийн гол анхаарлаа хандуулад явж байгаа. Зүгээр энгийн шил шиг л харагдаж байна. Ерөнхийдөө 128 грамын жинтэй шил гэж ярьсан. Гэхдээ гол зүйл нь юу вэ гэхээр яг одоогийн үед те яг одоо энэ өнөөдрийн ревю маань 3 сарын 10-нд гарч байна. Яг одоо цагт бол энэ тухайн шил маань програм тал дээр те програмчлал тал дээр жоохон алдаанууд гардаг, шил нь жоохон ундардаг. Тэгээд батарей материал жоохон муу ажилладаг төрлийн байгаа. Тухайн Visor энэ шил маань ерөөсөө л мэдэхгүй баг нэг сарын өмнө гарч ирсэн. Тэгэхээр энэ бол маш шинэ продукт байгаа гэдэг утгаар одоогийн байдлаар бол яг хоо програмчлалын тал дээр жоохон апгрейдүүд орж ирж байгаа. Тэгээ дараагийн апдейтүүд нь те програмчлалын апдейтүүд нь ороод ирэхээр тухайн шил маань ашиглахад бол нэлээд дэжгүй гэж миний бодлоор санагдаж байна. Яг одоогийн байдлаар бол жоохон муу ажиллаж байгаа гэдэг ревюнуудыг бол би харсан. Тийм учраас түр зурдаа хоошо тавиад түүнээс гадна Meta Universe-ийн Quest 3 шил бол ажиллаж байгаа. Энэ шилээр дамжуулаад Immersive руу орж болж байна. Тэгээд түүнээс гадна guys Pico гэдэг шил байгаа. Тэг хэдүүлээ ороо харах юм бол Quest 3-ын шил маань одоогийн байдлаар бол $700 үнэтэй байгаа. Гэхдээ энэ бол 512 GB-ийн шил байгаа тий. Одоо энэ 512 гэж байна. Хэрвээ тухайн Quest 3-ын шилийг 256 GB-тайгаар худалдаж авах юм бол ерөөдөө нэг $500 үнэтэй гэсэн үг тий. За тэгээд Pico 4 гэдэг энэ шил маань бас Quest 3-тай адилхан энэ Immersive дээр ажилладаг байгаа шүү guys. Энэ мэдээлэл нь яг энэ дээр бол одоохондоо байхгүй байна. Гэхдээ хэдүүлээ сайн хараад үзэх юм бол Pico 4-ийн тусламжтайгаар бас энэ Immersive гэдэг платформтой холбогдож болж байна. Тэгээд Pico 4 маань бас нэг $500 үнэтэй. За тэгэхээр guys яагаад ерөнхийдөө энэ виртуал ертөнцийг сонирхож чинь яагаад заавал хэдүүлээ энэ Immersive гэдэг платформоор арилжаа хийх хэрэгтэй юм бэ гэдэг тухай ярилцаад үзье те. За тэгэхээр та хэд бүгдээрээ те иймэрхүү төрлийн зургуудыг бол харж ирсэн бах те. Ингээд мэрэгжлийн трейдерүүд сууж ин одоо энэ бол банкын трейдерүүд те. Банкд сууж байгаа арилжаа хийж байгаа трейдерүүд энэ трейдерүүд чинь ихэнхдээ ийм олон дэлгэцтэй байдгийг бол та хэд бүгдээрээ анзаарчсан бах те. Яагаад ийм 6 дэлгэцтэй байх хэрэгтэй вэ? Яагаад нэг байж болдгүй юм бэ те? Яагаад тэгэхээр зарим трейдерүүд маань мэдээж нэг дэлгэцтэй байдаг. Тэгэхээр энэ 6 дэлгэц байх шалтгаан юунд байдаг гэхээр энэ бол зөвхөн full time хийдэг трейдерүүдэд хамааралтай зүйл те. Тэгэхээр full time хийж байгаа трейдерүүд за тэгээд зөвхөн арилжаанаас мөнгө олоод тэр мөнгөөрөө амьдралаа болгоод явж байгаа хүмүүст хамааралтай гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яагаад вэ гэхээр зөвхөн gold ч юм уу те одоо нэг дэлгэцтэй байгаа тохиолдолд одоо gold гэдэг тигрийг хэдүүлээ хараад үзье. Gold гэдэг зөвхөн нэг л тигрийг харах боломжтой болчихж байгаа байхгүй те. Тэгэхээр зөвхөн gold дээр арилжаа хийнэ гэдэг ингээд яриад ах юм бол тухайн үед яг одоо яг энэ gold дээр арилжаа хийх opportunity байхгүй байлаа гэж боддог. Тэгсэн тохиолдолд яахаа мэдээж ямар нэгэн өөр дэлгэцэн дээр одоо нэгэн зэрэг Nasdaq ч юм уу Bitcoin ч юм уу oil ч юм уу яг нэгэн зэрэг монитор хийж анхаарлаа хандуулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр 5 6 7 тикер нэгэн зэрэг арилжаа хийдэг мэрэгжлийн трейдерүүд маань мэдээж энэ бүх зүйлийг чинь нэг дэлгэцэн дээр ингээд цаашаа шилжүүлээд авах юм бол бүх арилжааныхаа боломжуудыг бол алддаг байгаа тий. Тийм учраас мэрэгжлийн трейдерүүд маань ийм олон дэлгэц бол ашигладаг байгаа. Тэгээд хэдүүлээ одоо тэгээ VR ертөнцид орж ирснээс хойш биднэрт одоо ямар боломж байгаа гэхээр та хэд маань одоо хараарай тий. Жишээлбэл хэдүүлээ энийг одоо яг энэ дүр зургийг хэдүүлээ төсөөлөд үзье тий. Тэгэхээр 6 дэлгэцтэй байхын тулд биднэрт нэгдүгээрт юу хэрэгтэй гэхээр нэлээд том өргөн тийм ширээ хэрэгтэй тий. Тэгэхээр тэр ширээг байршлуулах тийм байр хэрэгтэй тий. Тэгээд түүнээс гадна одоо дээр байгаа энэ 3 дэлгэцийг бид нэр суулгахын тулд мэдээж бид нэр хан руугаа эднэрийг суулгана тий. Тэгэхээр хан дээр бид нар мэдээж нөх гаргана. Аль эсвэл иймэрхүү төрлийн хойно байгаа юм одоо нэг ийм төмөрөн бэлтгэл одоо хааны газраас захиалах хэрэгтэй тий. Эднэр чинь бүгдээрээ мөнгө тийм ээ. Эднэр чинь бүгдээрээ мөнгө. Дээрээс нь дэлгэц болон чинь өөрөө мөнгө.
дэлгэц болгон мөнгө. Тэгэхээр guys түүний дараа хэдүүл хараад үзэх юм бол тэгэхээр 6 дэлгэцийг бид нэр хаашаа суулгах ёстой вэ гэхээр 6 дэлгэц хүлээж авах чадвартай видео карт хэрэгтэй болдог. Видео карт. Тэгэхээр энэ 6 дэлгэцийг хүлээж авах чадвартай нэг видео карт бол байдаггүй. Тэгэхээр биднэрт 2 видео карт хэрэгтэй болчиход байгаа байхгүй харж байна. 2 видео карт. 2 видео картыг хүлээж авах чадвартай motherboard хэрэгтэй тийм motherboard хэрэгтэй. Одоо энэ motherboard дээр 2 видео карт суулгах шүү дээ. Тэгэхээр 2 видео карт суулгах чадвартай 2 видео карт хүлээж авах чадвартай процессор бас биднэрт хэрэгтэй болно. Тэ одоо i9, i7, i5 гэдэг энэ процессоруудыг аваад үзэх юм бол эдгээр чинь бас өөр тусдаа ийм их хэмжээний дэлгэц авах чадвартай хүлээж авах чадвартай процессор биднэрт хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх зүйлийг чинь бид нэр асааж ашиглуулахын тулд биднэрт хүчтэй кулер хэрэгтэй тий. Хүчтэй кулер хэрэгтэй. Тэгэхээр энэ кулер чинь бас үн төлбөртөө тий. Хүчтэй кулер. Энэ бүх зүйлийг чинь нэгэн зэрэг ашиглуулах чадвартай power supply хэрэгтэй тий. Power supply хүчин чадлыг нөх power supply хэрэгтэй. Тэгэхээр эдгээр чинь дахиад л мөнгө байхгүй. Тэгэхээр хардаа бид нар 6 дэлгэц хүлээж авах чадвартай компьютер босгохын тулд бас ингээд дээрээс нь дахиад мөнгө ашиглах гад байна тий. Тэгэхээр энэ бүх зүйлийг бид нар ерөөсөө нэлээд хямдхан үн цэнээр одоо бий болгож авах боломжтой болчиход шүү дээ. Meta Quest маань ерөөхдөө $500 үнэтэй, Pico маань $400-500 бас үнэтэй байгаа. Тэгэхээр тийм хүчтэй компьютер нэг мөсөн босгож ирсноос дунд зэргийн компьютер ерөөсөө хүн болгонд л байдаг. Зүгээр дунд зэргийн PC байхад хангалттай ямар нэгэн ноутбук байсан ч бас болно. Энэ бол Mac байж болно, Windows-ийн ноутбукуд бол байж болно. За тэгэхээр guys та хэд миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгож байна. Тэгэхээр мэдээж ийм 6 дэлгэц, дээрэс нь ширээ, дээрэс нь компьютер, маш хүчтэй компьютер босгохын тулд бидэрт нэг $5-6 мянган бол хэрэгтэй болдог. $5-6 мянган $. Тий. Тэгсний оронд бид нэр ерөөсөө дунд зэргийн компьютер босгоод дунд зэргийн компьютер дээр зүгээр ямар нэгэн metaverse ч юм уу Pico 4-ийн шилийг дээрэс нь тавиад ерөөхдөө нэг ойролцоогоор $1500-оор энэ бүх зүйлийг босгох боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр guys энэ хоёрын хоорондох ялгааг та хэд хараарай. Айгуу том ялгаа байгаа. Тийм учраас би ерөөхдөө тухайн ревю дээр энэ зүйлийг өнөөдөр ярьж гин. Тэгээд та хэд сонирхолтой байгаа гэж найдаж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ бүх зүйл маань яг одоо яг өөрийнхөө яг хоёр нүдээр харахад ямар хөө байдлаар харагддаг вэ гэдэг тухай хэдүүлээ нэг ганц 2 минутын тухай ярилцаад үзье. За тэгэхээр хэдүүлээ шилээ зүгээд immersed платформ руу ороод харахаар нэмэлт 5 дэлгэц бол хийж болдог байгаа. Тэгэхээр та өөрийн бит 1 дэлгэцтэй байгаа тохиолдолд нэмэлт 5-ыг тавиад ойролцоогоор 6 дэлгэцтэй бол болох боломжтой. Түүнээс гадна биднэрт портал гэдэг зүйл байгаа. Та эдийн дэлгэцэн дээр хараад байгаа энэ харагдаад байгаа энэ дөрвөлжин зүйлийг ерөөдөө бид нар портал гэж нэрлэдэг байгаа. Портал нь яадаг вэ гэхээр тухайн энэ ертөнцийг виртуал реалититэй холбоод портал гаргасны үүднээс бид нар өөрийнхөө гарыг өөрийнхөө компьютерийн кейбордыг харах боломжтой. Ямар нэгэн аяг цайтай кофетэй аяг байх юм бол тэр аягийг виртуал реалититэй холбоод тэгээд ингээд энэ хоёр ертөнцийн хоорондох коннекшнийг алдахгүй байх боломж бол биднэрт байдаг байгаа тийм ээ. Тэгэхээр guys энэ зүйлийг та хэд мань анзаараад үзээрэй. Энэ бол айгүй гоё зүйлүүдийн нэг нь байгаа тийм ээ. За тэгээд хэдүүлээ immersed руу ороод ирснийхэн дараа бид нэр энэ зүйлийг харж ин тэ одоогийн байдлаар бол нэг дэлгэц энэ бол бидний бит нэг дэлгэц байгаа. Энэ нэг дэлгэцээс бид ингээд нийлээд 3 дэлгэцтэй байх боломжтой болж ин. Тэгээд энэ 3 дэлгэцнээсээ цаашаа дахиад задраад 5 дэлгэцтэй юм уу 6 дэлгэцтэй байх боломжтой байгаа. Тэгэхээр энэ дэр бас нэг зүйлийг анхааруулж хэлмээр нь юу вэ гэхлээр immersed гэдэг энэ платформ маань өөрөө болохоор 3 үнэгүй биднэрт дэлгэц бол өгдөг. 5 ч юм уу 6 дэлгэцтэй байхыг хүсэж байгаа бол тодорхой хэмжээний төлбөр төлөөд гэхдээ тэр нь бол нэг их биш нэг $20-30 төлөөд тэгээд нийтдээ ингээд 5-6 дэлгэцтэй бол болох боломжтой байгаа. Энэ зүйлийг хэвдүүлээ харцгаая те яаж оруулж ирж байгааг нь харъя. За ингээд 3 дэлгэцнээс та хэд мэн нэг зүйлийг харж байна те 3 дэлгэцээ задлаад 3 дэлгэцээсээ задлаад ороод ирэнгүүт энэ ч нэг ганц 2 бас асуултууд орж ирж байгаа. Тэр асуултуудын хариултыг нөгөөд тэгээд нэг дэлгэц нэмж орж ирлээ. За энэ дээр жоохон loading уншиж чинь те. Уншиж орж ирснийхэн дараа за тэр доор гар харагдаж чинь, кейбордууд харагдаж чинь дахиад нэг дэлгэц орж ирж байгааг та хэд мэн харж байна. За ингээд нийлээд ингээд 5-6 дэлгэцтэй байх боломжтой гэдэг зүйлийг та хэд мэн харж байна те. Тэгээд энэ дэлгэц болгоныг та хэд хүснээрээ томруулж жижигрүүлж болно. Таны яг одоо жинхэнэ ертөнцийн дотор хэрвээ та 24 инчийн дэлгэцтэй байгуул тэр 24 инчийнхаа дэлгэцийг та 32 болгож болно, 34 болгож болно. За мэдээж энэ дотор виртуал реалити дотор байгаа энэ дэлгэцнүүдэд та хэд curved болгоод юм бөөрийнхээ болгоод яваад ороод ирж болж байгаа гэдэг зүйлийг та хэд мэн бас анзаараарай те. Тэгэхээр энэ бол бас нэлээд гой зүйлүүдийн нэг нь байгаа тийм ээ. За түүнээс гадна бас бид нэр виртуал реалитид амьдрахаас гадна те тэр дотор арилжаа хийхээс гадна бас бид нэр mixed reality дотор байх боломжтой байгаа те. Тэгэхээр mixed reality маань ямар хөө байдалтай байж болохыг хэдүүлээ анзаараад харцгаая.
За энд нөгөө порталууд харагдаж байна те. Нөгөө нэг хаалганы портал байна. Хин нэг орж ирэх юм бол тэр хаалгаар хин орж ирж байгааг бид нар харах боломжтой. Ингээд аяга бас ингээд портал руу оруулаад ингээд гаргаад ирэх боломжтой байна. За энэ ингээд mixed reality те. Та яг өөрийнхөө жинхэнэ ертөнцид байгаа одоо ингээд энэ ертөнц дээрээс нь virtual reality бас нэмээд оруулж ирж болж байна те. Нөгөө нэг байсан 5 дэлгэцэн хаашаа гаргаад ирэх боломжтой байгааг таад манзаараа. Тэгээ энэ дэлгэцүүдээ мэдээж зүүн тийшээ баруун тийшээ хаашаа бол хаашаа хөдөлгөж болно. Дэлгэцүүдийг нь хооронд нь салгаад нэг дэлгэцийг нь бүр хоош нөө та 6 очиод тавьчих болж байна те. Нэг нь болохоор бүр зүүн тийшээ одоо хаашаа бол яаж л те virtual reality дотор энэ дэлгэцүүдийг бол яаж л хөдөлгөж болж байгаа гэдэг зүйлийг таад манзаараа. За дараагийн анхааралж хэлэх зүйл бас юу байгаа вэ гэхэлэр бид нар дөнгөж сая бол ингээд ууланд ингээд нэг юм альп гэдэг юм уу те нэг юм газар байсан. Хэрвээ бид нэр арай өөр төрлийн reality дотор байхыг хүсэж байгаа бол бид нэр сансарт очиж болж байна. Эсвэл бид нэр мэдгүй одоо саунд очиж ажиллаа хийж болж байна. Тэгэхээр ерөнхийдөө virtual reality-г солиод өөр reality бүтээж болох боломжтой гэдэг зүйлийг анзаараа те. Бид нар одоо жишээлбэл энэ зүйлүүдийг хараад үзье. За ингээд энэ ч бол кафе дотор байна тийм ээ. Энэ бол яг л бидний энгийн ертөнцид байгадаг кафетэй нэлийн төстөө хажууд ингээд хүмүүс сууж болж байна. Энэ хажууд л байгаа хүн бол жинхэнэ хүн энэ хүнтэй юм ярьж болж байна, чаталж болж байна. Энэ хүн маань хэрвээ бид нар хүсвэл энэ хүнд бид нар өөрийнхөө дэлгэцийг бол энэ хүнд үзүүлж хамт ингэж ажил хийж болж байна. За түүнээс гадна тухайн энэ кафенд хаа нэгэн одоо ингээд байршлал сольж болно тий. Хаана бол хаана сууж болж байна. Энэ бүх ингээд сум заасан газруудыг сонгоод хаана бол хаана сууж болж байна те хэрвээ сууд байвал. За тэгээд энэ хажууталд байгаа одоо ингээд хүмүүс байна шүү дээ. Энэ хүмүүс чинь бүгдээрээ амьд гэдэг зүйлийг анзаараарай. Энэ бол нэг тийм co-working төрлийн зүйл байгаа те. Та энэ ч бол арилжаа хийж болж байна. Бусад хүмүүс ямар нэгэн видео редактор хийж байгаа хүмүүс байж болж байна. Эсвэл программистууд байж болж байна. Co-working space гэсэн үг ерөөдөө immersed гэдэг зүйл байна. За түүнээс гадна бас бид нар юуг харж болох вэ гэхлээр бид нар энэ кафенаас өөр газар руу шилжиж болно. За ингээд нэг юм сонин тэнгэрт байгаа юм шиг те юм бөөрийнхий юм газар юм арена хэлбэртэй юм глобус хэлбэртэй юм төрлийн газар дээр бас арилжаа хийгээ суужиж болж байна. Арилжаанаас гадна биш юу хийж болно те кино үзэж болж байна, тоглоом тоглож болж байна. Яаж болж байгаа. Тэгээд энэ бүх VR-уудыг бид нар бас худалдаж авч болж байгаа те. Жишээлбэл одоо зүгээр пабликт үнгүй байгаа зүйлүүд нь болохоор саяны кафе бол үнгүй байсан, тэр ууланд байсан хамгийн анх байсан тэр зүйл бол үнгүй байсан. Mixed reality бол үнгүй байгаа. За энэ тэнгэрт байгаа энэ ийм сонин ийм бөөрийн хийм дээр байгаа энэ иймэрхүү төрлийн зүйлүүд үнгүй. Түүнээс гадна энэ VR-ууд маань бас үн төлбөртэй VR-ууд байгаа. Тэднийг та хэд хүсвэл бас худалдаад илүү өөр төрлийн газруудад ингээд өөрийгөө мэдэрч ингээд одоо ажиллаа хийгээд ингээд суух боломжтой байгаа тий. За тэгэхээр энэ сэдвийг хэдүүлээ дуусгацгаая та хэд сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ ревю рүү ороод чартн дээр юу хэдүүлээ. За тэгэхээр чартн дээр юу болж байна, зах зээлийн хэмжээнд юу болж байгааг хэдүүлээ харцгаая. Тэгэхээр та эдийн дэлгэцэн дээр яг одоогийн байдлаар доллар гэдэг тикер харагдаж байна. Доллар минь өөрөө 7-1 чартн дээр харагдаж байгаа шүү. Тэгэхээр guys хамгийн сүүлд би бол одоо арилжаа хийгээгүй, за ревю гаргаагүй тий. Ревю сүүлийн 2-3 удаа бас гаргаагүй. Тэрний юу толгойд гэхээр би бол амралтаа аваад явцсан байгаа. Сүүлийн үед бол ерөөхдөө яг чартн дээр юу болж байгааг зах зээл махцэл ерөөсөө сонирхоогүй. Тэгээд нэг зүйлийг хэдүүлээ анзаарцгаа. Тэгээд доллар маань яасан бэ гэхээр бидний нөгөөнийг ярьжсэн гэпийг хаагаад байж юм тийм ээ. Энэ гэпийг хаагаад байж бид нар юу гэж ярьжсэн бэ? Тухайн бид нар зах зээл нээгдээд янз бүрийн левелүүд үүсээд энэ левелүүдээс дээшээ хайрхаа хийж чадлгүйгээр доош нь орж ирсний дараа бид нар юу гэж ярьсан бэ гэхээр яг бид нар бол энтэйсээ бол спорт өгчөж болно. Гэхдээ нөгөө вариант нь юу байгаа гэхээр ерөөхдөө энэ гэпийг хаагаад бас явах боломжтой гэж ярьжсэн. Тэгээд бусдаар бол би бол долларыг хിവэрэ лонг гэж хармаар байна. Бас нэг сонирхолтой зүйлийн хэмжээнд бид нар яг одоогийн байдлаар контракт нь солигдоод шинээр үүссэн байгаа учраас одоо ингээд баг өнөөдрөөс өнөөдөр ингээд 3 сарын 10 за 3 сарын 11 энэ ревюг би хийж гаргахаа сайн мэдгүй байна. Маргааш гаргах ч магадгүй. Ямар ч гэсэн энэ юу хэлээд байгаа юм гэхээр контракт шинээр нээгдэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ нэг зүйлийг анзааръя. Яг одоогийн байдлаар бол тренд бол дээшээ байгаа. Тэ? Яг одоогийн байдлаар тренд бол дээшээ байгаа. За тэгээд энэ ч байсан тухайн гэпийг бол хэдүүлээ хаасан. Энэ гэпийг хаасан тохиолдолд хамгийн түрүүчийн реакшны хувьд бол бид нэр long run реакшн бол хардаг. Тэгэхээр энэний үүднээс хэдүүлээ харъя. Тэгээ дээрээс нь бид нар шинэ контракт нээгдэж байгаа улмаас бид нар энэ хавьдаа ямар нэгэн позишн авмаар байна те. Яг л бид нар энэ чинь хуучин контракт маань нээгдээд контрактын хэмжээнд бид нар нэг 2 7-ны турш нэг жоохон позишн авч байгаа дэшээ хөдөлгөөн хийсэнтэй адилхан яг одоо яг энэ чинь бас нэг иймэрхүү төрлийн зүйлийг хармаар байна. Тэгэхээр энэ төрлийн зүйл маань яг ямар хуу байхыг хэдүүлээ наагур нь бол хийх боломжгүй. Болоод өнгөрснийхэн дараа хэдүүлээ харах боломжтой те. Тэгэхээр би бол юу гэж хармаар байгаа. Ямар ч байсан контрактын хүрээнд би ямар нэгэн позишн
хэцүү блокийг олж хармаар байна. Тэгээд тэр хэцүү блокны гаралтыг олж хармаар байна те. Тэгээд энэ гаралт маань хэрвээ трендийнхаа хүрээнд байвал дээшээ байвал айгүй зүг байх гэдэг те. За тэгээд Трамп талаас тэр одоо экономик талын зүйлүүдийг бол та хэд мэдж байгаа. Тэгээд Трамп маань болохоор Канадын эсрэг, Мексикийн эсрэг, Европын эсрэг, Хятадын эсрэг тэгээд энэ одоо ингээд энэ бүх дөрвөн зүйлийг та хэд минь анзаараарай те. Хэдүүлээ Google Map-ыг нэгэд үзье. Тэгэхээр хэдүүлээ харъя те. Яг одоогийн байдлаар Америк улс маань яасан байгаа вэ гэхээр шинэ ерөнхийлөгч орж ирсэн те. Шинэ удирдлагын хүмүүс маань ороод ирсэн. Ерөнхийлөгч бол мэдээж ганцаараа биш. Хойно хүмүүстэй бэкаптай байгаа те. Administration гэж байгаа. Тэгээд энэ administration-ы шинэ хийж байгаа зүйлүүдийн хэмжээнд бид нар юу гэж харж байгаа гэхээр бас л дайн гэдэг зүйлийг бол үргэлжлүүлж байна. Гэхдээ одоогийн байгаа дайн маань яг одоогийн байгаа дүр зургийн хэмжээнд энэ бол зүгээр тийм экономик талын дайн байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар Америк бол Канадын эсрэг тарифуудыг оруулж байна те 20-50% та тарифуудыг оруулж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за яг та хэд Google-д харчих бол те яг одоогийн байдлаар ямар тариф байгаа. Тарифын 25% гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ Google-с харчих болно. Тэгэхээр энэ ч айгу урт хугацааны юм ярих гэдэг те. Мексикийн эсрэгдээ одоо Өмнөд Америкийн эсрэг бас ийм тарифуудыг оруулж байна. Европын эсрэг тарифуудыг оруулж байна. За тэгээ мөн Хятадын эсрэг тарифуудыг оруулж байна гэдэг зүйлийг та анзаараарай. Окей. Тэгэхээр иймэрхүү төрлийн зүйл үүсэж байгаа тохиолдолд те энэ бол амар тийм их хэмжээний зүйл болоод шүү дээ. Их хэмжээний иймэрхүү төрлийн хурц өөрчлөлтүүд орж иж байгаа тохиолдолд одоо энэ тухайн доллар маань ямар хуу төрлийн реакшн өгөх юм те. Энэ зүйлийг хэдүүлээ бас бодож үзмээр энэ те. Тухайн тренд маань яг хуу дээшээ байгаа. За тухайн гипинг реакшн дээшээ байх ёстой гэдэг зүйлийг хэдүүлээ мэдж байгаа ч гэсэн эцсийн байдлаар хэдүүлээ юу харахыг хүсэж байгаа вэ гэхээр тухайн энэ Трампын шинэ администрашн хийж байгаа зүйлүүдийн хэмжээнд харах юм бол позишн үүсний дараа энэ позишн маань хаашаа гаралтаа өгөх юм бэ гэдэг зүйлийг заавал харах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Ерөнхийдөө трендing хэмжээнд бол бид нэр лонг ерөнхий хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ зүйл маань ийм хурц өөрчлөлтүүд орж иж байгаагаас болоод те доошо бас ийм гаралттай бас байх боломжтой байгаа гэдэг зүйлийг анзаараа те. Трейдер хүмүүс бид нар болохоор яг одоо байгаа энэ зах зээл дээр болж байгаа үйл явцын хэмжээнд ярих боломжтой байна уу гэхээс биш яг урт хугацааны 1 жил 2 жил 3 жилийн зүйлүүдийг бол бид нар трейдер хүмүүс бид нар бол ярих боломжгүй те. Тэр зүйлүүдийг бол эдийн засгийн хүмүүс мэд ярих боломжтой. Бид нар шиг одоо тийм трейдер хүмүүс бол энэ зүйлийг бол иймэрхүү төрлийн зүйлүүдийг ярих одоо их байхгүй юм болоо гэж би бас хэлмээр байна те. Би бол хувьдаа бол трейдер хүн байгаа. Би бол эдийн засгч бос ерөөдөө бол биш те. Миний хувьд бол зах зээл хаашаа явах бол нэг хамаагүй. Лонг байвал лонг руу дагаад орчин, шорт байвал шорт руу дагаад орчин. Миний хувьд бол нэг хамаа байхгүй те. Хамгийн гол нь надаа гаралт хэрэгтэй байна. Хамгийн гол нь надаа маркет мейкер талаас позишн авсан байгаа байдлыг би хармаар шүү те. Энэ позишн хаашаа байх вэ надаа бол хамаагүй дээшээ байна уу доошоо байна уу те. Тэгэхээр одоогийн байдлаар бол ямар ч гэсэн гэп хаагдсан байна. Ерөнхий хүлээлт бол тухайн чартын хэмжээнд лонг байгаа шүү. Окей. За доллар маань доош орж ирээд энэ чи позишн цуглуулж эхэлж байгаа байдлыг хэдүүлээ харж байна. За тэгэхээр долларын хэмжээнд хэдүүлээ харах хэрэгтэй юм те. Голдын хэмжээнд хэдүүлээ харъя. За голдын хувьд та эдийн дэлгэцэн дээр энэ зүүнтэлд байгаа чарт маань энэ бол 7 хоногийн чарт маань байгаа те. Тэгээд 7 хоногийн чартын хэмжээнд хэдүүлээ түрүүчийн ревюн дээр ярьжсэн зүйлүүдийг ярилцъя те. Түрүүчийн ревюнууд маань ямар байсан бэ гэхээр тухайн энэ кластерыг бол хэдүүлээ оруулаагүй. Энэ хоёр кластер дээр бол дуусчихсан те. Түрүүчийн ревюнууд маань. Тэгэхээр түрүүчийн ревю дээр яг юу гэж ярьжсэн бэ? Ийм байх үеэр нь хэдүүлээ ярьжсэн зүйлүүд юу байсан бэ гэхээр энэ бол stop and action кластер байсан те. Stop and action кластер дээрээс нь ерөнхий профайл шилжчихсэн байсан тохиолдолд бид нарт энэ доошо буюу дээшээ доошо гэсэн вариант байсан тийм ээ. За түүний дараа бид нар яасан бэ гэхээр бид нарт ийм кластер орж ирсэн. Энэ кластер маань ерөөхдөө цаашаа түлхэл дээр орж irж чадаагүй те. Бас л ийм жоохон stop and action төлөвлөр бол орж ирсэн. Гэхдээ энэ бол юу юм? Түлхүүр кластер биш байсан те. Мөнгөний урсгалын хэмжээнд бол энэ бол дүүргэлттэй кластер биш те. Тийм учраас ерөөхдөө бол short төрлийн реакшнууд бол байсан. За түүний дараа хэдүүлээ өдрийнхөө чартыг гаргаад ирч харах юм бол бид нар энэ өдрийн чартын хэмжээнд бол ямар боломж байсан бэ гэхээр тухайн энэ левелийг хэдүүлээ манипуляшн хийгээд дээшээ явах юм уу? Аль эсвэл брейк хийсэн тохиолдолд pullback ороод доош явах боломж байсан те. Тэгэхээр хэдүүлээ харах юм бол тухайн кластерын хэмжээнд бол бид нар энэ түлхүүр кластераараа доош брейк орсон байгааг таад маань анзаарж байна. Үүнээс хойш бид нар шорт ажиллаж болно гэж ярьж ирсэн. Үүнээс хойш дахиад шорт ороод ирсэн байгааг анзаараарай. Тэгэхээр хэрвээ ийм цогцлтын кластераар бид нар доош орж ирээгүйсэн бол энэчнээс манипуляшн хийгээд дээш явж болохоор байсан те. Тэгээд volume trade гэдэг зүйл маань биднэрт ямар боломжийг олгож өгдөг вэ гэхээр брейк ороод ийнү эсвэл манипуляшн ороод ийнү гэдэг зүйлийг тодорхойлох боломжийг олгоод байгаа те. Тэгэхээр энэ цогцлтын кластер доош орж ирж байгаа тохиолдолд брейк орж ирсэн гэдэг зүйлийг бид үзэж байна. Түүний дараа pullback-ын дээрээс нь хойш иймэрхүү төрлийн шортуудыг явж болох боломжтой байсныг та хэд анзааргаа те. За тэгээд хамгийн сүүлийн ревюнуудыг хийх гэдэг бол бас хэдүүлээ бас юу гэж ярих вэ гэхээр мэдээж доош брейк орж ирж байгаа ч гэсэн тухайн buyer талаас брейк хийжсэн газар руу тулаад ороод ирэх энэ хавьяас нь ямар нэгэн реакшн мэдээж бид нар хүлээнтэй ерөнхий хүлээлтийн хэмжээнд реакшн орж ирж байгааг хэдүүлээ харж байна. Тэгээд энэ реакшн орж ирэхдээ нөгөө нэг бидний урд нь ярьж ирсэн энэ резист руу тулаад орно дээр нь те. Тэгэхээр резистийн улмаас за тэгээд энэ доош нь 7 хоногийн кластер маань доош нь цогцлоор бас брейк орж иж байгаа улмаас за тэгээд тухайн энэ кластер маань өөрөө бас энэ stop and actionтэй орж иж байгаа улмаас бид нэр цаашдаа голден дээр бас жоохон short төрлийн үйл ажиллагааг хармаар байна те. Энэ бол 7 хоногийн time frame өдрийн time frame-ийн хоорондох харилцаа холбоог үүднээс харах юм бол шүү заа юу. Гэхдээ энэ зүйл маань бас тийм амархан орж ирэхгүй байхаа гэж би бодож байна. Яагаад тэгэхээр энэ ч бид нар liquidity level-үүдийг харж байна те.
хэдүүлээ энэ liquidity level-ийг тодорхойлъё. Өдрийн time frame-ийн хэмжээнд энэ блок үүсэж байгаа тийм ээ. За тэгэхээр урт хугацааны swing арилжаанууд маань ямар үүднээс орж ирдэг вэ гэхээр өдрийн time frame-ийн иймэрхүү төрлийн liquidity-нуудыг авсан тохиолдолд орж ирдэг байгаа. Тэгэхээр хэдүүлээ guys энэ liquidity-г авахыг хүлээмээр байна. Хэрвээ урт хугацааны swing авах гэж байгаа бол өдрийн time frame-ийн manipulation-ээс авцсан зүгээр байдаг байгаа. Энэ manipulation орж ирээгүй тохиолдолд бол их урт хугацааны тийм арилжаануудад бол найдад хэрэггүй гэж хэлмээр байна тийм ээ. За тэгэхээр долларын хэмжээнд бол ерөөхдөө бол бид нэр short төрлийн үйл ажиллагаа бол энэ чинь явагдаж байна. Гэхдээ liquidity авагдсны дараа байвал илүү сайн байгаа шүү. Окей. Түүнээс гадна яг жижиг time frame-ууд дээр бид нар ямар нэгэн боломж байвал те season trade-уудыг хийж болж, day trade-уудыг хийж болж, янз бүрийн төрлийн scalp арилжаануудыг бол мэдээж бид нар хийх боломжтой байгаа. Гэхдээ swing арилжаа хийхийг хүсэж байгаа бол guys нэг зүйлийг дахиад сануулъя те. Дөнгөж саяны хэлсэн зүйлийг сануулгын хэмжээнд заавал энэ өдрийн time frame-ийн liquidity-г авч иж урт хугацааны гой арилжаанууд маань орж ирдэг байгаа шүү. Окей. Энэ liquidity-г аваагүй тохиолдолд scalp арилжаанууд нээлттэй, season trade арилжаанууд нээлттэй, day trade арилжаанууд нээлттэй тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг анзаараарай guys. Ерөнхийдөө бол бид нэр short тэгээд саний зүйлүүдийг санаад анзаараад яваарай тий. Тааш арилжаа хийж байгаа хүмүүс маань. За golden дээр ингээд хэдүүлээ товчхон яриад дуусгая. Түүний дараа хэдүүлээ биткойн гэдэг зүйлийг анзаараа харъя тий. Юу болж байна? За биткойн дээр бид нэр би бол чартаа бол нээж хараагүй айгүй удаж байгаа. Гэхдээ миний мэдж байгаагаар бол ямар ч гэсэн биткойн нэлээд сайхан correction руу орсон тий. All time high дээр бид нэр break хийжсэн газар руугаа correction ороод доош нь бол нэлээд гой хөдлөн орсныг анзаарч байна. За all time high энэ газар маань энэ хавьд байна. Сүүлийн supportууд маань та харж байгаа бол дэлгэцэн дээр бол би бол тэмдэглэж ирсэн байна. За хэдүүлээ энэ хавь руу л орж ирсэн байх хэрэгтэй. Хэдүүлээ харъя. За одоохон миний дэлгэц уншаад loading ороод ирэг. За энэ чарт бас нэлээд удаан нээгээгүй улмаас их хэмжээний дата нэгэн зэрэг load тэ орж ирж байгаа гэдэг утгаар жоохон уудаж байна. За сарын time frame-ийн хэмжээнд бидний чи юу харж байна? За сарын time frame дээр бид нар тестинг левелтэй болцсон байсан. Тэгэхээр арда хэрвээ сарын time frame дээр левелтэй байгаа бол энэ бол сарын time frame буюу 7 хоногийн time frame-ийн хоорондох асуудлууд гэсэн үг шүү заяа. Өдрийн time frame энэ газар дээр ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдэг зүйлийг анзаараарай. Тэгэхээр өдрийн time frame-ийг хэдүүлээ түр зурдаа алгуулах чи биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр сарын time frame хэрэгтэй доор байж. Сарын time frame-ийн хэмжээнд хэдүүлээ харах юм бол доошоо орж ирэхдээ тухайн сарын time frame-ийн кластер маань зогсолтоор ороод ирсэн байгааг анзаараарай guys. Энэ бол маш их хэмиг хэлж байгаа кластер. Тухайн энэ газрыг бид нэр цогцолтоор ороод ирсэн байгаа шүү guys. Энэ бол manipulation биш. Энэ бол цогцолт. Тэгэхээр селлерийн санаачлаг доошоо ороод ирсэн. Энэ бол ерөөсөө баталгаа тий. Селлерийн санаачлаг орж ирсэн шүү. Тэгэхээр сарын time frame-ийн хэмжээнд бид нар цаашаа дахиад pullback хөдөлгөөн орж ирэх хөдөлгөөнүүд харагдаж байна тий. За тэгээд сарын time frame-ийн хэмжээнд энэ бол блокны гаралт мөн. Тийм учраас сарын time frame-ийн хэмжээнд аль хэзээний wave орсон гэдэг зүйлийг анзаараарай. Энэ бол их хэмжээний зүйл шүү guys. Энэ дээр маш анхааралтай байгаарэ. Айгу bullish байсан хүмүүс маань харах юм бол энэ бол bullish хэвээрээ байгаа. Гэхдээ эсрэг талаасаа сарын time frame-ийн хэмжээнд wave орсон байгаа шүү. Тэгэхээр энэ ч active seller орсон байгаа. Энэ active seller бид нарыг дээшээ тийм амарч явуулахгүй guys. Энийг анзаараарай заяа. За эндээсээ бид нар 7 оны time frame руугаа шилжиж харах юм бол юу харагдаж байна харъя. За бидний all time high бол энэ үнэтэй all time high маань 69 гэдэг нэг тийм all time high level байсан тий 69200 гэдэг энэ level байсан. Энэ бол сарын time frame level байгаа тий энийг хэдүүлээ жоохон тодруулаад агаад ирээ. Яг энэ all time high чи энэ байна шүү заяа guys. Энийг харъя. Тэгэхээр энэ all time high хүртлэнэ бид нэр хангалттай хэмжээний pullback орж болж байна. Тэгээд хамгийн сүүлд энэ all time high break хийхэд аваан дээр үлдсэн байгаа liquidity-нуудыг анзаараарай guys. Liquidity-нуудыг анзаараарай. Энэ байна. За тэгээд энэ ч за сарын time frame бас нэгэд харъя. Сарын time frame дээр энэ ч энэ manipulation хийгээд дээшээ бос явцсан байгаа зүйлийг анзаараарай. Тэгэхээр бид нэр энэ all time high break хийсэн газрыг тестлэхээс гадна хуучин manipulation хийсэн газар хүртлэнэ guys бид нар ингэж орж ирэх боломжтой байгаа шүү guys. Тэгээд түүнээс гадна энэ ч жоохон бас байж нэлээд их хэмжээний магадгүй те нэлээд их хэмжээний position цуглуулсны дараа ерөнхийн энэ 48800 гэдэг бас левелийг бид нар manipulation хийх боломжтой шүү guys. Яагаад би тэгж хэлж байгаа гэхээр Америкийн талаас, Трампын талаас биткойны reserve капиталыг бид нар бүрдүүлмээр байна тий. Тэгээд бүрдүүлмээр байна гэдгээс гадна бас аль хэзээний одоо ингээд нэг шийдвэрүүдийг гаргаад тодорхой хэмжээний documentation талын official team мэдээллүүдийг бол гаргасан байгаа тий. Тийм учраас хэрвээ Америк улс орон биткойны reserve капиталыг бүрдүүлэх сонирхолтой байгаа бол тодорхой хэмжээгээр тухайн энэ биткойны зах зээлийг доошоо унгааж тодорхой хэмжээний flight-ыг үүсгэж тий. Тодорхой хэмжээний одоо юу гэх юм position-ыг цуглуулсны дараа manipulation хийгээд явсан нь илүү зүг юм болов уу гэж би бодож байгаа шүү. Окей. Энэ бол Трампын хэлж байгаа зүйлээс хамаарж байгаа. За тэгээд мэдээж тухайн сарын time frame-ийн төр зургаас холбоотой зүйл байгаа шүү. Тэгэхээр сарын time frame-ийн хэмжээнд тэгээд Трампын хэлж байгаа зүйлүүдийн хэмжээнд миний бодлоор иймэрхүү төрлийн вариант бол байх боломжтой байгаа шүү. Тэгэхээр ход хийж байгаа хүмүүс маань энэ дээр ерөөсөө санаа зовоод хэрэггүй. Энэ бол та хэдийн хувьд бол нэмэлт төрлийн зүйл байгаа тий. Ход хэмжээнд энэ бол сайн зүйл байхгүй юу. Тэгэхээр та хэд маань ход хийж байгаа хүмүүс маань
санаа зовоод хэрэггүй би бол хэлсэнтэй хоол хийж байгаа хүмүүс хэрвээ спот зах зээл дээр хоол худалдаж те спотоор худалдаж авч худалдаа хийж байгаа хүмүүс мань доор иж 5 жил тухайн зах зээлийг хараад чирэггүй доор иж 5 жилийн хугацааны турш энэ зах зээл чинь ямар бол яаж баяж болно. Тэгээд 2030 он руугаа төхүүлээд ирэхээр биткойны үнц нь угаасаа одоо байгаа энэ гадруудаас хамаагүй дээр байх болно гэдэг зүйлийг та маань анзаараарай. Тэгэхээр хоол хийж байгаа хүмүүс битгий сандар. Окей. Хэр доош нь pullback орнуудыг бол хамаагүй 48800 хүртэл бид нэр pullback орж болж байна. Энэ газрыг хүртэл бид нэр manipulation хийж болж байна. Түүнээс хойш бас л бид нэр long байгаа шүү. Окей. Энэ бол тухайн сарын time frame-ийн зүй зургийн хэмжээнд. За 7 өдрийн time frame-ийн хэмжээнд бол бид нэр доошо байгаа гэдэг зүйлийг та маань харж байгаа тийм. Тэгэхээр хэрвээ энэ доошо байгаа бол бид нэр яаж болох вэ? Season trade, day trade, тэгээд swing trade хийж арилжаа хийж байгаа хүмүүсийн трейдерүүдийн хувьд бол энэ бол сайхан боломж байгаа тийм. Short хийх боломжууд энд бол байгаа. Хэрвээ хэдүүлээ харах юм бол тийм хамгийн сүүлд энэ ч short арилжах боломжууд юу байсан бэ хэдүүлээ харъя. Short хийх боломжууд хаана ямар боломжууд байсан бэ гэдэг зүйлийг харъя хэдүүлээ guys. Тэгэхээр хэрвээ та анзаарах юм бол иймэрхүү төрлийн manipulation бол зөндөө явагдсныг анзаараарай. Тэгэхээр энэ short-уудыг аваад явах боломжтой байсан. Хамгийн сүүлд дахиад энэ manipulation хийгээд доошо орж ирсний дараа иймэрхүү төрлийн manipulation-уудыг манай арга барилын дагуу аваад явах боломжтой байсаг анзаараарай. За ингээд доошо short орж ирсэн тий. Түүний дараа хэдүүлээ хараад үзэх юм бол хэрвээ бид нэр цаашаа short харж байгаа бол 7 өдрийн time frame буюу өдрийн time frame-уудыг хооронд тоолбож байгаад хэрвээ одоогийн байдлаар санаачлага маань short тал руугаа seller тал руугаа ороод ирсэн байгаа бол энэ авид өдрийн time frame-ийн хэмжээнд ямар short-уудыг авах боломжтой юм бэ гэдэг зүйлийг харж байгаад бас short-уудыг аваад явах боломж байгаа. Окей. Тэгэхээр хамгийн сүүлийн 7 өдрийн time frame-ийн хэмжээнд ийм түлхэлтийн 7 өдрийн кластер орж ирсэн байгааг та хэд маань анзаарж байгаа. За түүний дараа бид нэр өдрийн time frame-ийн хэмжээнд ийм өдрийн time frame-ийн блок орж иж байгаа гэдэг зүйлийг та хэд маань анзаараарай. За түүний дараа хэрвээ ямар нэгэн swing арилж авах сонирхолтой хүмүүс маань байвал бас л gold-той адилхан иймэрхүү төрлийн левелүүдийг хараад сууж ивэл зүгээр байгаа шүү guys. Окей. Тэгэхээр хэдүүлээ харъя. Энэ бол зүгээр арилжааны idea байгаа шүү. Окей. Swing авах сонирхолтой хүмүүс маань тухайн энэ idea-г тогтооод аваарай. За тэгэхээр нөгөө нэг сарын time frame-ийн хэмжээнд зааж байгаа төр зур дэлгэц гацсан байна. За сарын time frame-ийн хэмжээнд бид нар ийм testing level-тэй байсан тий. Testing level-ийг хэдүүлээ харах юм бол 7 өдрийн time frame-ийн хэмжээнд ингэж харагдаж байна. Энэ 7 өдрийн time frame-ийн хэмжээнд хэдүүлээ цааш нь хараад явах юм бол юу харагдаж байна? Энэ level маань цаашаа үргэлжилж явсараад өдрийн time frame-ийн хэмжээнд ингэж орж ирж байгаа бол түрүүчийн бидний ярьсан энэ level рүү орж ирсэн тохиолдолд энэ бол seller талаас маш хүчтэй level байгаа шүү. Окей. Тэгэхээр арилжааны idea та энийг тогтоогоод аваарай. Хэрвээ ийшээ ороод ирсэн тохиолдолд би бол short хармаар байна. Окей guys. Энэ short маань бол гайгүй swing төрлийн потенциалтай байгаа. Тэгээд энэ swing төрлийн арилжаа маань бидний дөнгөж сарны ярьсан энэ газрууд руу хүртэл явах боломжтой байгаа. Тэгээд эндээс энэ хүртэл түүнээс гадна бүрч ийшээ хойш нь энэ хүртэл орж ирэх боломжтой. Эндээс энэ хүртэл түүнээс гадна дахиад бүр энэ хүртэл орох боломжтой гэдэг зүйлийг анзаараарай тий. Иймэрхүү төрлийн потенциалуудыг хэрвээ та хэд харах юм бол нэг лотоор бид нэр $19,000 хийх боломжтой. Хэрвээ бүр цааш нь барья гэж байгаа бол нэг лотоор $30,000 профиттой байх боломжтой байна гэдэг зүйлийг та хэд анзаараарай. Окей. Тэгэхээр биткойны хувьд одоогийн байдлаар би бол short хармаар байна. Тэгэхдээ support газрууд руу хармаар байна тий. Хамгийн түрүүнд 69,200, түүний дараа 56,520 руу дорож хармаар байна. Окей. Тэгээд 48,800 бол би бол шууд хармааргүй байна. Энийг бол төр хугацааны дараа бид нэр position суулгасны дараа л тухайн энэ 48,800 хармаар байна шүү. Окей. Яг одоогийн байдлаар бид нэр шууд бол ийшээ орж ирэхгүй байх гэж би бодож байна. За guys тийм байна шүү. За энэ бол миний хувьд биткойныг харж байгаа байдал бол тийм байна. Ерөнхийдөө бол бид нэр long байгаа. Сарын time frame-ийн хэмжээнд. Гэхдээ pullback ороо явж байгаа шүү заяа. За хэдүүлээ түүний дараа хэдүүлээ oil гэдэг tick-ийг харъя тийм. Oil гэдэг tick-ийг харах юм бол хэдүүлээ түрүүчийн review дээр бас нэг юм ярьж ирсэн те. Түрүүчийн review-ний хэмжээнд бид нар юу гэж ярьжсэн бэ? Зах зээл маань айгүй long байгаа гэж ярьсан те. Ерөнхий дүр зургийн хэмжээнд бол айгүй long байгаа гэж ярьсан. Гэхдээ бас л нөгөө Trump гэдэг нөхөр чинь энэ бүх үйл явцыг бол доошо солиод байгаа. Тэгэхээр бид нар бол ярьсан те. Хэрвээ Trump ингэж ярьж байгаа бол Trump ойлын хувьд те нефтийн хувьд юу гэж ярьсан бэ гэхээр бид нар нефтийнхаа олборлтыг ихсгэнэ гэж зарласан тийм. Тэгэхээр Трамп ерөнхийлөгч болсноос хойш хэд хэдэн зүйлүүдийг бол зарлал хийсэн тийм. Тэр нь болохоор биткойн резервийн капиталыг үүснэ гэж ярьсан. Мексик, Канада, Европ, Чайнагийн эсрэг тарифуудыг оруулна гэж хэлсэн. Тэгээд түүнээс гадна яг Украины дайныг дуусгах гэж ярьсан. Тэгээд түүнээс гадна ойлтой холбоотой зүйлийг ярьсан. Тэр нь юу вэ гэхээр бид нар олборлтоо 2-3 дахин ихсгэнэ гэж ярьсан. Тэгэхээр Америк гэдэг улс орн олборлтыг өсгөж байгаа гэдэг утгаар тухайн одоо продуктын хэмжээнд үнц нь доошо буурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй эдийн засгийн хэмжээнд. Тэгэхээр бид нар юу гэж харж байгаа гэхээр энэ үнц нь маань доошо буурж байгааг харж байна те. Одоогийн байдлаар бол ойл маань 66 $67 үнцэнтэй байна те. Тэгэхээр ерөөхдөө бол дахиж доошо буурах боломжтой гэж харж байгаа шүү. Окей. Дахиж доошо буурах боломжтой гэж харж байна. Гэхдээ тодорхой хэмжээний pullback-уудыг бол хийх байх гэж харж байгаа шүү. Окей. Тэгэхээр яг одоогийн байдлаар бид нар хамгийн анхны удаа энэ хоёр том левел рүүгээ connection үүсээд орж ирж байгаа гэдэг зүйлийг харж байгаа гэдэг утгаар эхний хугацааны турш жоохон pullback орж ирмээр нь түүний дараа seller талаас үүсэж байгаа resist руу тулаад энэ resist-ээсээ буцаага short хармаар шүү. Окей. Тэгэхээр хэдүүлээ левелүүдээ тодорхойлоод тавья. Левелүүд маань ингэж орж ирж байгаа.
7-ны таймфреймийн хэмжээнд ингэж орж ирнэ. За тэгээ эндээсээ бид нэр энэ хавь руугаа орж ирээд эндээсээ бид нэр дахиад шорт хармаар байна. Яагаад тэгэхээр үнэхээр олборлоо өсөж байгаа бол тэгвэл үнц нь буурна гэсэн үг. За түүнээс хойш Трамп тэгж хэлснээс хойш ОПЕК-ийн улс орнууд бас хэлсэнтэй. ОПЕК-ийн улс орнууд бас юу гэж хэлсэн бэ гэхээр тэд нар манд бас л Америкийг дэмжиж ойлынхоо олборлтыг эсгэнэ гэж ярьсан тийм учраас би бол цаашдаа энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлүүдийн улмаас хамааруулаад ойлын үндэс нь цаашдаа үргэлжлүүлээд унах юм болоо гэж ярмаар байна. Гэхдээ энэ уналтууд маань шууд бол мэдээж энэ газраас бол ингээд орж ирэхгүй тодорхой хэмжээний пулбэкуд орж ирэх байхаа гэж бодож байна те. Яагаад тэгэхээр энэ ч бид нар баяруудын талаас supportтой connection үүсэж байна. За ойлын хувьд бол ойролцоогоор тиймэрхүү байна. Түүний дараа хэдүүлээ харъя те төр зүр long ажиллаж болж байна. Түүний дараа short ажиллаж болж байна. За түүний дараа хэдүүлээ Nasdaq индексүүдийн байдлыг хэдүүлээ харъя. За Nasdaq-ийн хувьд guys юу байсан бэ гэхээр түрүүчийн контракт маань яг бидний хэлсний дагуу flat төрлийн контракт байсан те. Сүүлийн контракт маань энэ хавьяас нээгдсэн. За тэгээд контрактынхаа хүрээнд бид нэр дээшээ доошоо боловсраагаад дөрвөлжин дотор дууссан те. Ямар ч тренд үүсээгүй бид нэрээс л flat дотор зогссон те. За тэгээд мэдээж энэ дотроо бид нэр одоогийн байдлаар бол контракт шинээр нээгдэж явж байгаа. Доошоо гаралттай байгаа гэдэг зүйлийг харъя те. Сүүлийн контракт маань тэгээд сүүлийн үед харах юм бол энэ Америкийн хувьцааны зах зээл маань айгүй хүчтэй уналттай байгаа холбоотой ерөөхдөө бид нэр цаашаа унах юм болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ уналт маань position авалтын дараа орж ирж шүү guys. Яа тэгэхээр өнөөдрөөс хойш шинэ контракт нээгдэж байгаа. Тэгэхээр шинэ контракт нээгдэж байгаа гэдэг утгаар тэгээ өнөөдрөөс хойш нээгдэж байгаа гэдэг утгаар яг одоогийн байдлаар Nasdaq дээр бид нэр юу харахыг хүсэж байгаа вэ гэхээр хэцүү блок олж хармаар байна. Хэцүү блок олж хармаар байна. Тэгээд тухайн хэцүү блокны хэмжээнд гаралтыг харсны дараа бид нэр үнэхээр тухайн энэ тренд маань доош нь үргэлжлэх юм үгүй юм уу гэдгийг баталгааг авна. Тийм учраас Nasdaq дээр S&P дээр арилжаа хийж байгаа хүмүүс маань анзаараарай. Өнөөдрөөс эхлээд контракт шинээр нээгдэж байгаа. Өнөөдрөөс хойш өдрийн таймфрейм дээр таад маань хэцүү блокийг олж хараарай. Тэгэхээр тэр хэцүү блокны гаралтыг хараарай заяа. Хэрвээ бид нар доошоо гэж харж байгаа бол тэгвэл тухайн тэр хэцүү блокны гаралт маань доошоо байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж бид нар зах зээлийн хэмжээнд confirmation авна. Тэгжиж бид нар нэлээд баталгаатай зүйлийн хэмжээнд доошоо навал ямар ч юмд ингээд тий одоо айр сандралгүйгээр нэлээд баталгаатайгаар доошоо шорт ажиллах боломжтой байгаа шүү. Окей. За нэг иймэрхүү байдлаар guys хэдүүлээ өнөөдрийнхөө зах зээлийн ревю бол нэлээд товчхон хийгээд оруулчих. Яагаад тэгэхээр одоогийн байдлаар таад минь харж чинь зах зээлүүд шинээр нээгдэж шинэ контрактууд нээгдэж байгаа учраас яг одоогийн байдлаар бол хэлэх юмнууд нэлээд цөөн байна. Биткойн маань нэлээд гоё доошоо гаралтаа хийцэн байгаа гэдэг утгаар биткойн маань жоохон доошоо pullback орж эхэлж байна. Nasdaq-ийн хэмжээнд бид нэр шинэ контрактын хэцүү блокийн гаралтыг хармаар энэ бол бас 1 7 хоногийн турш хийгдэх зүйл дээ. 1 7 2 7 хоногийн ажил. За gold-ийн хэмжээнд хэдүүлээ pullback орж байгаа гэдэг утгаар gold дээр бол шууд үргэлжлүүлээд short ажиллаж болж байна. За долларын хувьд бас бид нар хүлээлттэй байгаа тий. Долларын хувьд бид нар хэцүү блокийг харж байгаа. Хэцүү блокны хувьд бас гаралтыг хармаар байна тий. За нэг ойролцоогоор guys бидний зах зээлийн ревю маань ингээд нэг иймэрхүү байдлаар орж ирж байна. Хэлэх юмуд бас нэлээд цөөн байлаа. Гэхдээ бид нар virtual reality гэдэг гоё сэдвүүдийг хэдүүлээ өнөөдөр ярилцаад үзлээ тий. Тэгэхээр та бүгд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд арилжаанд нь амжилт хүсье. Дараагийн ревю дээр уулзцаая.